Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочны хомиртой нэгэн сайхан үзэсгэлэнтэй эмэгтэйг урьж оролцуулаад байна. За энэхүү эмэгтэйгээ танилцуулахад Sweet Motion хамтлагийн гишүүн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Сүндрээ яга танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Ингээд телевиз үзэж байгаа бүх бүсгүүчүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Сүндрээ биш, Сүндэрмаа шүү. Сүндэрмаа тийм ээ уучлаарай тань. Тийм найз нар дуудахтаа Сүндрээ гэдэг л дээ. Тэгэхээр таны хувьд яг тулж орж ирлээ тийм ээ. Яг тэгсэн харин одоо ч нөгөө яг шинэ жилгээд нөгөө бүгдээрээ амар ачаалтайгаа үсч ирж байгаа. Тэгэл зам тий. Тэг үсчин дээр очсон чинь бүр маш их юм хүмүүстэй байсан. Ям үл зүсээ янзлуулаад тэгэл таксийн дотор хувцас байлаа. Тэг хүмүүс харсан бахаа нөгөө хар тэнүү такси байсан. Оролт ингэж урдаараа барьж байгаа л тэгэл хувцас байлаа тэгэл гяс орж ирлээ. Ер нь ингээд түргэн авсан тийм ээ ажил амжихгүй ингээд ерөөсөө ингээд бүх юм ингээ хоолой дээр тулсан үе ер нь хэрэг байх уу? Ер нь бол байдаг шүү. Ялангуяа тоглолтын үеэр бол их тийм тохиолддог. Шинэ жилийн үеэр. За жилийн өмнө илүүтэй бид хэд Баянголдны юуны албан байгууллагын арга хэмжээг нээх гээд тэгсэн чинь гаццсан нөгөө их тавны гөөрөн дээр тэгээ бид нар төвзрэл тийм хувцас өмссөн гутлаа барьчихсан ингээд Баянгол руу гүйжсэн тийм тохиолдол байсан. Тэгэхээр Монголын төвжирлээс бас нэлээ хэцүү. Одоо бол нэлээ та нар дасаад байна уу? Одоо л гайгүй дассан. Тэгтэл бас жоохон үе бачуурхаа л тийм төвжирлээ. Өөрөө ирэхгүй бас нийгэм стресс бас байна. Гэтэ тэр бүгдийг нэг сайхан эргээр хүлээж авахгүй бол тийм ээ. Алин болгон юм дээр стресстэй яваад байх. Тэгээ заваагаад яах вэ? Тийм. Тэгэхээр за яг та нарын хувьд бол шинэ жил гэж нэг хэсэг бужигнж яагаад тэгээ сайхан нам гүн болно. Шинэ жилийн дараагаар ер нь яг хэсэгтээ өөрсөндөө амралт өгье гэж бодож гинөө. Ер нь ямар ажил төлөвлөд байна вэ? За шинэ жилийн дараа тэгэл одоо цагаан сар гээл цагаан сарын дараа л өстой жинхэнэ ажил явагдана. Тийм тэгээд ер нь бол бид яг жилийн төлөвлөгөө тий яг одоо нөгөө нэг урт жилдээ төлөвлөждөг байхгүй. За дараагийн жилдээ хэдүүлээ тийм хий тий. Тийм болохоор цагаан сар ингээл дөнгөж өнгөрөөл тэгэл 3 сарын 8 мартын 8 ингээл баярууд явдаг штэ. Тэгэл бас шинэ уран бүтээлийн ажилд орох гээд бид нэр бодож байгаа. Тэгээд одоо бүх одоо сүүл гарсан Emotion цомгийнхаа дуунуудыг дүрсжүүлээд клиптэй болгоё гэж бодож байгаа. Одоо бол бараг 2 дуулсан баха. Ихэнх нэг клиптэй болсон. Тэгээд гоё шинэ цомог бас гаргая гэж бодож байгаа. Энэ бол их гоё амттай гоё цомог болно гэж бид нар бас бодоод байгаа. 13 онд тэгвэл нилээдгүй ажил төлөвлөсөн. Амттай гэхлээр ямар амттай, ямар төрлийн амт гэсэн үг. Гэхдээ яг нөгөө нэг уран бүтээлийн амттай их гоё одоо гоё хүмүүсээс янз бүрийн хүмүүсээс дуу авч байгаа. Тэгээд их тийм хөнгөн одоо темптэй тий хөнгөн маягийн тийм гоё тоонууд хийж бодож байгаа. Илүү нөгөө нэг залуучуудтай тий. Гэтэ ер нь бол манад өгөл бүх насны хүмүүс л сонсдог. Тэгэхээр бас тэгээд яг өөрсдийнхөө уран бүтээлийн онцлогийг жоохон гаргаал тэгэл гоё хөнгөн гоё дуу хийж бодож байгаа. Гоё уран бүтээл гарнахаа. Тэр уран бүтээлийг тэсэн ядан хүлээж. Тийм тэгэхээр ингээд цаг зав багтаа ингээд ажил ингээд оволцсон үед заримдаа эмэгтэй хүн бид нар яг өөрсдөө яг мартаж амьдрах тохиолдол нилээдгүй байдаг тийм ээ. Яг одоогоор бол өөртөө хэрэг анхаарал тавьж байна. За бид чинь тэгэл нөгөө байнга ингээд тайзан дээр гардаг болохоор яалтчгүй анхаарал тавихгүй болохгүй байдаг л та. Гэхдээ ер нь бол бид хэд байнгын л хөдөлгөөнтэй байдаг. Өдрө болгон дор хаяж нэг 10 минут те нэг бие хөдөлгөөл гоё гидсийн дасгал хийдэг ч юм уу жоохон хөлсө гарахыг ер нь бол боддог л та. Тэгээд илүү цаг завтай үедээ фитнесээр хичээлэх ч юм уу те бас хоолны дэглэм бас барихгүй бол те энэ фитнесээр хичээлээ тэгээд бас үр дүнгээ өгөхгүй шүү. Үр дүнгээ өгөхгүй. Тэгэхээр ингээд ер нь бол тэгэл бүх юмнууд ингээд холбоотой л байгаа л та. Тэгээд хоолны дэглэм барьж ингээд бас юм идэхгүй байгаад зэж болохгүй. Ядраагаад би ядраач. Тийм шүү дээ. Тийм уураг тэр бүх юм одоо биендээ өгч явах хэвээр ус их ууж явах хэрэгтэй. Ер нь эмэгтэй хүн бол тэгэл хүүхд гаргаал өөргөө нэг хайчдаг шүү дээ. Тийм байх хэрэггүй байхгүй юу? Ер нь бол тэгэл гоё л байх хэрэгтэй. Өөрсдөө ерөөсөө ч хайж болохгүй гэдэг би тийм үзэл бодолтой байдаг л та. Хүүхэд гаргаад гээд өстой төлөвлөгөөс асуултыг өөрөө сэтлэгч яана гэсэн үү? Хэдийгээр ерөнхийдөө уран бүтээлд төлөвлөгөө байдагтай адил таны амьдралд тийм ээ яг энэ сайхан баярт мөч хизээ тохиохоор байна. Ер нь бол мэдээж тохиолгүй яах вэ? Тэгээд хүүхд бол хөөрхөж би бол хүүхд маш их хайртай. Хүүхдүүд бас надад амар хайртай сонин юу гэдгийг амар дуртай гэдгийг зүгээр анх уулзж байгаа хүүхд хүртэл илүү дотн хаа.
тэгэхээр би тийм хүүхд татдаг энергитэй ч юм уу мэдгүй. Сайн хүн лөө их сайхан энергитэй хүн рүү хүүхдүүд илүү тэмүүлдэг гэдэг шүү. Тийм. Тэгээд ер нь бол байгаа шүү. Тэгж жагаад гоё ажлынхаа боломжийг харж агаад гоё эвтэхээ ингээд зохицуулаад хөөхөө бэбитэй олё гэж бодож байгаа. Гэхдээ ойрын хугацаанд байна уу? Ойрын хугацаанд арай байхгүй. Би энэ асуултыг бол за нийлээ манай эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгээр орж исэн тийм ээ. Залуу эмэгтэй дуучтаас уран бүтээлчдээсээ бол ер нь бол байнга асуучих гад байдгийн шүү. Ягаад ч юм. Уу яг одоохондоо би тэд бас гоё том мөрөөдөлтэй байгаа л да 13 онд их гоё том мөрөөдөл манд биелж магадгүй гэд бид нар ингээд зорилт тавиад ингээд харсан байгаа. Тэгээд тэр мөрөөдлөө ямар ч лсэн биелүүлэхийн төлөө одоо 13 онд бол беби бол гарахгүй ах гэж би бодож байна. Тэрнээс ер нь бол гарна. За тэгвэл ерөөс яг эмэгтэй хүний үүргээ бол баг зэрэг хойшин тавиад байгаа юм байна. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ нэг битгий хойшин тавиасаа гэж л яг чин сэтгэлийн зүгээс бол хүсэж байна. Тэгээ та дүнг сайхан хэллээ шүү дээ. Мөрөөдөл их сайхан мөрөөдөл байгаа гэд. Ер нь яг Сүндэрмагийн хувьд өнөөдрийг хүртэл ингээд тийм ээ мөрөөдөж зорж ингээд явж исэн зорилгоудаа хэр их биелүүлсэн байдаг вэ? Ер нь бол яг л одоо ингээд хөгжим мужийн дунд сургуульд ороод хамтлаг байгуулагдаж эхэлсэн цагаас хойш ингээд мөрөөдөл маань эрчимтэй одоо явагдсан гэх юм да тий. Тэгээд хэрэгжих тэр оргил руугаа алхмаар нэлээд довтлсон тэгсэн. Тэгээд ер нь бол хүн чинь ингээл бодоол мөрөөдөл байх чинь одоо ингээд одоо бодол чинь ингээд нэг юм ингээд дахин бодоод хаар тэр бодлын давтамж ингээд үйлчлээ. Тэгээд одоо нөгөө нэг биелэг тэр маань дэлхийн ертөнцид тэр нөгөө нэг хүсэл зорилго маань ингээд нууц гэдэг юм байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан л ингээд дандаа л ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бодоол өөрийнхөө зорилгыг бодоол ахаар ингээд аяндаа л биелт юм билээ. Гэхдээ за тэгээд биелчэндээ гэд бас ингээд суугаад байх болохгүй тий. Мэдээж тэг хүсэл мөрөөдлөө биелэхийн тулд хөдөлмөрлөн тэгээд ер нь бол биелж байгаа. Тэгээ одоо яг энэ 13 он тавьсан гоё мөрөөдөл маань бас биелэн гэж бид нар айгүй гоё тийм эерэг энергитэй тэгэж харж байгаа. Яг хувь хүн талаасаа уран бүтээл гэхгүйгээр хувь хүн талаасаа илүүх зорж тийм ээ. Одоо надад яг ийм л юм яг ийм эмэгтэй хүмүүс чинь би ингэж боддөг юм их барьцамхаа юм шиг үлээ. Тэгэл магадгүй. Ямар гоё юм. Надад л яг тийм байхгүй юм байна да. Би гэл нэг айгүй тэгж барьцамхаа тийм ээ. Эсвэл атаач цаа юм уу? Гэхдээ яг эмэгтэй болгонд л байдаг тий. Атаач тийм зам байдаг. Гэтэ цэвэр ат дархалах л та. Тийм. Миний хувьд гэх юм бол байлгүй яг нэг хувь хүн гэдэг үднээсээ тий гой мөрөөдөл байна л та. Тэгээд юу яа л гэж хамгийн эхлээд одоо оюуны хөрөнгө оруулалт одоо тий тэрийг ингэж гоё ингээд өөрийгөө илүү их боловсруулах хэрэглээ гэж юу? Гоё боловсрох юмсан, илүү боловсрох юмсан гэж хүсэж байна. Тэгээд би бол одоо өөрөө одоо жинхэнэ дуучин болсон гэж өнөөдөр бол би хэлэхгүй. Гэхдээ ингээд гоё тэр одоо нөгөө нэг одууд шүү дээ. Celine Dion, Mariah Carey, Houston тий дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдсөн. Тэд нар шиг тийм гоё дуулдаг, тийм гоё болох юмсан гэж хувьдаа мөрөөддөг. Тэгээд тэр мөрөөдөл манаас биелнэ. 4 хоногийн дараа шинэ жил болох гэж байна. Шинэ жилиг ингээд бодглохлоор бидний хувьд дандаа нэг тийм гэгэн сайхан бүхэн яг шинэ жилдээ хамт ингээд бидний сэтгэл яг төсөөлөгддөг тийм ээ. Тэр ч утгаараа би тань яг тийм сэдвэр л ярих гал ингээд түрүү мөрөөдөл гэл ингээд асууж лээ л та. Үнэхээр ч яг таны бас тэр мөрөөдөл тийм ээ хүн бүхэнд мөрөөдөл гэж байдаг те таны тэр зорьсон зорилго мөрөөдөл бас биелхийн төлөө бас та ингээд илүү их өөрөөсөө гарах тэр хүчийг дайшлаарай гэж бас танд хэлээ. Тэгээд нэг ийм асуулт асуумаар эмэгтэй хүн гэдэг утгаараа яг хувь хүн гэдэг утгаас яг өөрийгөө тийм ээ хэр их яг ингээд амьдралд илүү их ингээд дайчлаад өөрийгөө тийм ээ аливаа зүйлд хэр их ингээд бэлдэж явдаг вэ таны хувьд? Би өөрийгөө дайчин гэж боддог шүү дээ. Ер нь бол тийм няцаж буцсан тийм шантрамтай занд би дургу. Миний ээж ч бас тийм тэгээд ер нь ээжгээ тэр занг авсан юм шиг байгаа. Тэгээд аль болохоор одоо алдаа амьдралдаа алдаа гарахгүй тэг хичээдэг. Одоо тийм үг байт юм байна л да. Алтайгаа одоо давтдаг тийм давтдаг тий алтайгаа хүн алдснаа яаж алдахгүй амьдрах вэ гэд тэгсэн чинь алдахгүй
болохгүй байх хоёр арга зам байдаг гинэ. Нэг нь бусдынх төр суралцсан. Яг миний хэлэх юм хэлээ тийм. Нэг ухаантай хүн болохоор тэнэг хүн болохоор заяа алдчихээж ухаардаг. Ухаантай хүн бол алдхаасаа өмнө мэдэж ухаардаг гэх тий. Тэрэн шиг ер нь бол амьдралдаа нэг алдахыг мэдээж хинч хүсгэвдээ тий. Тийм болохоор их тийм юутай төвчээртэй одоо алтаага ч юм уу тий алдах гэж байгаа тэр юугаа урдчилж харах тийм ирмэлцэлтэй л байдаг л та. Тэр ч утгаараа ер нь бол альваа зүйлд илүү хэрсүү ингээд ханддаг. Ер нь бол тэгээд байгаа. Тэгээд нэг жоохон ингээд жил яваад нас захаад ирэх тусам ингээд нилээ ингээд хаширлаа тийм хашир болчих гээд байгаа юм шиг санагдаад байгаа бас. Тийм. Шинэ жил удахгүй болох ч юм чи би танаас шинэ жилийн дурсамжтай, шинэ жилтэй холбоотой тийм багын дурсамжийг л асуумаар байна. Хамгийн сайхан яг шинэ жил гэхлээр таны санаанд удаг хамгийн сайхан тэр дурсамж юу вэ? Хамгийн сайхан дурсамж гэвэл сайхнаас илүү хөвчлөлтөд дурсамж бас байна л да. Дүүтэйгээ хоёулаа нэг гэртээ үлдсэн юм аа. Тэгээд шинжлэх модыг өөртөө хийх гээд барих гээд тэгээд яг ингээл гоё ингээл чимэглэл дууссан чинь оройгийн тавих гал ингээл би дээр нь гараал тэр өндөр газар байсан. Өндөр байсан. Битэр чинь дүү битэр чинь цэцэрлэгт явдаг гэсэн юм чинь жоохон байсан байхгүй юу? Хоёр ч жоохон газар бол мэдээж нэлээ өндөр л санагдсан. Нэлээ өндөр тийм. Тэгэл санал мандал тавьж байгаа л ингээл оройгоо тавьсан. Тэгсэн чинь яаж байгаа чи мэдгүй гацураа өдлөөл тэгэл гацур маань ингээл нураа. Нөгөө сайхан хөтөлбөр байхгүй. Тийм байхгүй. Тэр үе чинь нөгөө нэг гацуурны тоглоомод чинь шилэн байдаг байсан шүү дээ. Тэгэл ингээл хагараал төс тас болвол тэгэл би ч амар муухай дүүдэд дээрлэхөө чамаас олж байгаа гэл дүүгээ загнаал дүүбод энд ойлал өгөө чи өөрөө тэгж тэрэл их хөвгчлээ. Ерөөсөө сэтгэлээс гардаггүй. Тэгээд ер нь жоохон багт л шинэ жил их гоё л болдог байсан шоудаас надад санагдаад тийм. Тэгэл аав ээж гоё юм бор юм ууттай гоё бэлэг авчраал дотор нь мандрин алим тэгэл банка 24 инч гэрэлэх гоё бэлэгтэй. Тэр бэлэг ерөөсөө бас санаанаас гардаггүй. Тэгэхэд ер нь одоо нөө бид нар ингээл ярьдаг шүү дээ багын юм илүү хүнцэнтэй илүү сайхан байдаг. Тухайд нөгөө юмны олдоц нэг тийм түгээмэл биш байсан. Одоо үүднээс гараал нөгөө хүссэн амттнаа гарч аваад аав ээжээр ахвалж иддэг байсан үе биш болооч тэгдэг байсан болов. Харин магадгүй тийм баха. Тэгэл жоохон тэгээ үе чинь тэгэж өнгөрөөл тэгэл нөгөө картны бараамаараа гэл тэгэл явсан шүү дээ. Сайхан гэр хамтлагийн гишүүд маань бүл нэмсэн байгаа тийм ээ шинэ бяцхан гишүүнтэй болсон байгаа. Тэгээд ер нь хэр тэр бяцхан гишүүн дээрээ та нар ер нь очиж гин. Ер нь бол болж л өгөл өдрө болгоо очих юм боддог. Гэхдээ бол очтдаг л та. Тэгээд их одоос их хөөрхөн болоод байгаа. Нэг жижигхэн хүүхэлтэл тэргээр яваад их сахилахгүй охин бэжэж. Тэгээд аав нас багтаа сахилахгүй байсан. Ээж нас сахилахгүй галзуу яга гэдэг нэртэй байсан. Тэгээд аав ч хэр юм ингээл орцсон юм шиг байгаа юм. Тэгэл орхоор л гэж харлагдаг. Тэгээд миний нэрийг болохоор ерөөсөө нэрээр минь тогтоогоогүй. Би орж ирэхээр халло гэдэг байхгүй. Тэнгүүд намайг халло гэд нэрлэлсэн. Миний нэрийг халло гэж бодсон. Тэгэл орж ирэнгүүт халло гэдэг гүүж ирэл тэрүүлэл үнсэл. Тэгэл одоо барах бол их л юм ярьчих гээд байгаа шүү дээ. 6-7 сартай байна уу да. Тэгсэн мөртлөө тэрүүгээр чинь айгүй хэмээрэл. За Мишелээ дажгүй юу гэхээр дажгүй. Нилээн хөөрхөн. Игдүү яг хайр хүрэгдэг дээр ярьсан. Тийм үр амар хөөрхөн болсон тэгэл. За тэгэл сарнам чимбо хоёрохоор зайсан тэр хавцаа явж яхаар за Мишка дээр очиод Мишелийн үнсчих гаргаа өөр байж чадахгүй. Тэгэл өөрөө ирэхгүй өөрөө би бас бушуух юм бяцхан амтнд олчих юм. Тий хаяа бас тэгж боддод идэг болчихсон тий. Тэгэл их хөөрхөн хүүхэлтэй тэнд яваад байгаа. За та бүхэн ярьцлага төр завсарлуулъя. Нэвтрүүлгийн уламжлал ёсоор за та бүхэн ярьцлагын дундуур нийт үзэгчтэй зориулаад эрүүл мэнд гоо сайхны тань мэдгүй тийм мэдээлэл хүргэдэг. Тэгэхээр хоёлаа тэр мэдээлэл хамтдаа хүлээн авч үзээд студиудаа эргээд уулзцаая үзэгчтэй. Эмэгтэйчүүд бидэнд хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнд зүгийн бал нилээд чухал байр суурийг эзэлдэг. Илгийг хамгаалж, илгэний эд эсийн нөхөн төлөвлөлтөнд сайнаар нөлөөлөхөөс гадна цусны эргэлтийг сайжруулж зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Нойр гүдэх сэтгэл санаа тогтворгүй байх үед халуун буцалсан усанд зүгийн бал хийж уухад тайвшруулах үйлчлэгээ үзүүлдэг байна. Ядаргаа тайлж биеийн дархлааг нэмэгдүүлэхээс гадна гоо сайхны хэрэглээнд өргөн ашиглагддаг. Арсыг сэргээх шарх сарвыг хурдан адгаах үндэстэй.
Зүгийн болны ач тусын талаар ярьлаа тийм ээ. Нилээх эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн гэдэг. Тэгэхээр би танаас нэг ийм асуултыг асуумаар байна л да. Өчигдөр би нэг хүүхдийн асрамжийн газар очив. Тэгээд тэнд бол нэг 5-6 сартаагаас дээдл нь 3 настай хүүхдүүд хүмүүжигддэг. Хувийн олон улсын тэм байгууллагад ямар нэгэн төрлийн дэмжлэггүй тэм байгууллагад очлоо. Тэгээд түүн дээрээ сулбаалаа танаас юу гэж асуух гэдэг нь гэхээр хамтлаг ер нь бол яг нийгэмлэг чиглэсэн тим ер нь үүсэж ер нь хэрэг оролцдог бай. Бид нэр аль болохоор оролцохыг хичээдэг. Америкт байхдаа ч тэр хэд хэдэн тийм хандивын арга хэмжээнд оролцож байсан л да. Хөхний хор тавтартай хүүхний хандивын юунд ч оролцож байлаа. Тэгээ бас Монгол бүсгүй тийм бас өвчин зовлон нэрвэгдсэн тийм. Тэгээд бас хандивын тийм арга хэмжээнд оролцож байсан. Энэ Монголд хурж ирээд бас 2-3 хүүхдүүдийн тийм хандивын арга хэмжээнд оролцож байсан. Тэгээд өнгөрсөн 3 сарын 8-нд биш 6 сарын 1-нд юм байна. Бас асрамжийн газрын хүүхдүүд дээр очиж биднээс бэлэг түгээж тэг нэг өдрийг бас цогтой өнгөрөөжсэн гэх мэтчлээ. Ер нь бол их оролцох тийм хүсэл эрмэлзэл байдаг л да. Тэгэд эмгтэй гişүүд болохоор ч илүү уян зөөлөн байдаг байх тийм ээ. Яагаад би танаас ийм асуулт асуусан бэ гэхээр одоо тийм ээ та нар бол нийгэмд маш том үлгэр дуурайл байдаг. Үзэгчид тийм ээ сонсогчид яг та нар яг юу хийж гин гэдгийг нь харж аягүй сайхан тэгээ сэтгэлийн таашаал авдаг болохоор тэрийг бас би мэдхийг хүссэн. За тэгээд таны бага насны дурсамжаас хуваалцмаар байна л да. Бага зэрэг гэгээтэй зүйл ярмаар санагдаад байна. Тэгээ багада ер нь хэр тийм сахилгагүй хөдөлгөөнтэй тийм охин байваа. Би ер нь их тийм нөгөө нэг байлдан дагуулагч байсан. Манлайлагч. Тийм манлайлагч. Тэгтээ жоохон буруу талргалтай дүү маань нэгэрд байхгүй надад. Тэгээд их тийм бас сахилахгүй хөхтэйс л та би тэгэл дүүгээ ураад таалстай янз бүрийн хэрэгтэй өөх хэмжигээр хулгайлж идэн нэгэл дээшээ доошоо тэр шкафн дээр гараал юу вэ тэгэл тий ээж мэч нөгөө чихэр хамаг юм нуучдаг битэрээс тэгэл дээшээ шкафн дээр гарч үзчихэл доошоо байхгүй бол тэгэл хайгаал их манлайлагч тийм төрсгөө хөхтэйсэн. Тэгээд нэг удаа нэг дүүтэйгээ нийлж нэг барааны сав идсэн. Яагаад тэгэхээр тэр үуч нөгөө нэг барааны сав чинь яг гоё нэг гоё юм зузаан ааруул шиг байдаг байсан тийм байхгүй. тэгээд тустаасан. Тийм имээ тэгээд нөгөө нэг барааны савнгаа хатаах гад орон дагуур хийцэн мэс нэг битээр ааруул гэж өөстө нэр хэрчиж мэрчээд идчихсэн сууж исэн. Тэгээд амт нь тэр үед мэдгүй ямар ч амтгч ирсэн бүүмээ тэгээд хэвчээ идцээ ингээд суужсэн чи имээ яаж байгаа таа ирэхээс нь тагныхаа хөлөөр битээр тэгээд байгаа. Орны доороос тэгээд гараад ирэл. Тэгэж нэг тийм хөвгчлөлтэй бас хөөрхий болж байсан. Ер нь их төсгөө хөхтэйсэн шүү. Тэгээд багада тийм сахилгагүй хөхтөө том болохоор нэлээд томоождаг гэдэг юм байлаа. Таны томоожж гинөө ер нь хамтлаг дундаа бас л нэг заримдаа хөөрхөн зүггүй юм хийчээд байна уу? Яг сургуульд ороод нэг жоохон тийм дуугаа болсон, дуу муугаа хураагаад ийм даруухан болсон. Тэгэл хамтлаг байгууллагдаал ингээл ер нь бол жоохон дөрсгөө талтай шүү хамтлагийнхаа дуу. Тэгээд янз бүрийн юм ярьж нөгөө хоёроо инээлгдэг гэлгийн хамтлагийн алей хошин зунтай айлгэн тэгэл манай хамтлагч ер нь доктор тий юу байгаа шүү дээ. Тэгээд манай хамтлагийн эрдэмтэн доктор профессор Ганболор гэж хүн байдгийг намайг нэг хошин шогийн яасан юу гэж бас нэг тийм цолгон шинтэй хамтлаг дотроос тодтголбуудтай. Тий тодтголтой. Тэгэхээр бас нэлээ яг хамтлагт дотор нэг өдөр байгаад ингээд нэг өдөр та нарын амьдралыг ингээд үзээ сонирхоод та нарын дунд ороод явбал нэлээд гоё юм болол гахаар юм байна. Тий их хөвгчлээ ер нь бол тэгээд уйдахгүй дандаа инээсрэг гал тарна. Бид чинь тэгэл хаа явсан газар ингээд шаагаалтаал инээлдэж явдаг. Тэгэл хүмүүс бас ингээд нэг удаа ингээд бидний нэг таньдаг хүмүүс байдаг юм аа. Ингээд тоглолт байсан тий. Тэгээд нэг өрөөнд хамт байж байгаа л бид гурав чинь тэндээ юм яриад инээгээл ингээл тэгсэн чинь ингээл харж сууж яснаа та гурав амин гоё хөвгчлээ гоё байдаг юм шиг байна тий. Бүр ингээ харж сууж байгаа тэгж хэлжсэн. Тэгэхээр бид нартай нэг өдөр явбал их хөвгчлээ их гоё зугаатай байх шүү. Монгол дээрээ одоо жил гарсан болчихоо яаж вэ? Үгүй шүү 2 жил болчихлоо. 2 жил гарсан болтоо. Яг 2 жил үү? Бид нар чинь 2010 онд ирсэн. 3 жилийнхаа нөрөө үүсгэж. Яг ингээд эх орондоо байхгүй та нар бас нилээ хэсэг хугацаанд эх орноос хол байсан шүү дээ. Тэгээд буугаад ингээд ирж яхад тэгж их сансан сэтгэл тийм ээ. Эх орноо гэсэн аав ээжээ ойр дотныгоо гэд ирсэн сэтгэл ер нь хэр байсан бэ? Монгол ер нь хэр их өөрчлөгдсөн байсан бэ тухай? Өөрчлөгдсөн байсан шүү. Бид гэж яг 100 ирсэн айгүй халуун ирсэн тэгээд их хуурай санагдчихсан.
Тэгээд яг онгоцны буудлын дээр үгүй яг ингээд онгоцны буудлын дээгүүр ингээд нисэж яхад ингээд бүр ингээд тогтлол яана одоо хүмүүс яаж хүлээж авах вэ яах вэ гэл яг гуруулаа ингээд зэрэгтэй суудсан ингээд гар гараасаа барьсан тэгэл одоо яах вэ яана одоо уйлж болохгүй шүү бүүн камер харж байгаа шүү урдаас гэл те тэгэл ингээд VIP юугаар гарсан тэгэл хаалгангоо л урдаас үнэхээр ингээд амар олон камер одоо телевизийнхэн санистгуулийнхэн тэгэл бидний найз нөхдүүд ээж аа гэр бүлийнхэн байсан тэр мөчийг яг үнэхээр санаж байна. Тэгэл ээжигээ хараад ингээл нүдэн нөлөөс цэлгнэл өөргөө ингээ барайл тэгэл шууд ээжтэй сайн байна уу маа нүг гэж бүр амар тэгж гоё ингэж уулзах юу боломж гараагүй тэгэл телевизхэн юунуудад ч хурж ирэл сайн байцгаана уу сайж ирсэн үү гэл ингээл ярилцлага хийж байгаа юм чинь тэгэл ингэж гал тэгэл ярилцлага өгчөөл тэгээд яг өдөржингөө ярилцлагатай байж байгаад шүн баг 10-ны өнгөрч яхад гэрт орж ирсэн яг тэгсэн гэж яасан байх шүү дараа нь яг ярилцлага ингээд үзээд байж хахад тэгээд яг ингээд яг за тухайн үеийн яг сэтгэл яг тийм сайхан байсан. Тэгээд ингээд хэсэг ингээд Монголдо юм хийх гээл ингээд явж байхад юу Монгол хэр өөрчлөгдсөн байна. Яг Монголд уран бүтээл хийгээд явхад юу та нарын хувьд юу хэр байна. Өөрчлөгдсөн их байсан л да байшин барилга тий тэгэл бүтээн байгуулалт нэлийн. Тэгээд их гоё бас монголчууд маань их тийм гоё одоо мэдлэг боловсролтой тий одоо их анхаардаг болсон юм санагдсан гоё номын сангууд одоо ном зардаг тийм дэлгүүрүүд тийм боловсролын байгууллагуудад нэлээдгүй тэгсэн. Тэр бас их таалагдсан шүү. Тэгээд уран бүтээлчдийн хувьд гэх юм бол бас гоё уран бүтээлчд гоё тийм залуу хүмүүс гарч ирсэн юм шиг санагдсан. Тэгээд ер нь бол Монголдо ингээд уран бүтээлээ төрөөд явах бол их боломжтой л доо. Мөнгө л байдаг бол бид нэр ингээд гадагшаа ч юм уу тий гараад тэгээд яах бас дийлмэл авдаг ч юм уу тиймэрхүү байдлаар бас байж болно. Гэхдээ бас Монголда бас юм хийгээд явхад л их боломжтой санагдсан. Тэгээд видео продакшнууд их гоё болсон байсан. Тэгээд дуучид маань ч гэсэн хөгжим бичдэг хүмүүс, шүүлэгчд гээл гоё тийм санаа оноотой гоё хүмүүс бас их бий болсон юм шиг санагдсан. Тэгээд та нарын байхгүй хэсэг хугацаанд та нарын орон зайг нөхөж гарч ирсэн бас октын цөөн хэрнээ маш хүчрхэг хамтлагууд гараад ирсэн байгаа. Тэр ч утгаараа та нар бас эргээд өөрсдийнхөө орон зайг тийм ээ бид нар байгаа шүү. Өмнө нь яг ямар орон зайг эзэлдэг байсан, нөхдөг байсан. Яг тэр орон зай биднийг хിവэрээ шүү гэдгийг баттгахын тулд бас нэлээх тэгэж бас илүү юм хийсэн баха. Тийм бидэд бас дотроо айцтай байсан л да. Одоо бид нэр очихоор яах вэ? Бидний сонсдог хүмүүс байх болов уу? Яах вэ гэж 6 жил хагас гэдэг чинь бараг 7 жил Америкт байсан шүү дээ. Тэгээд их л айцтайсэн. Тэгээд яг 2010 онд number 1 тоглолтоо хийсэн л дээ. Тэгэхэд үзэгчид үнэхээр гоё хүлээж авсан. Тэгэхэд жоох ингээд тайвшраад ямар гоё юм бэ? Биднийг сонсдог хүмүүс байгаа юм байна гэл тий. Одоо мэдгүй хүмүүс нь биднийг сонсоод ингээд дуртай болж эхэлдэг ч юм уу тий. Одоо ингээд хараад тахаар тэгэхээр бидний бас орон зай байсан л байгаа байхгүй. Тэгээд бид нар чинь ямар зүгээр сууж чадахгүй ш. Тэгээд зүгээр сууж амрыг гэсэн чинь амарч чадахгүй яана бүр одоо юу л ингээд зүгээр суудахаар ингээд бүр бачаараа тийм хүмүүс чинь ингээд мэдээж гоё уран бүтээлээ хийгээд төрөвсөн. Тэгээд энэ одоо энэ дуусч байгаа энэ жилдээ бид нар 3 тоглолт хийжлээ шүү дээ. 3 сарын 8-нд эмэгтэйчүүдтэй зориулсан гоё тоглолт хийсэн. Тэгээд сая 9 сард Чимба маань эзлэн тоглолт хийсэн. 11 сард бид нэр celebration тоглолт хийсэн. 15 жилийн тоглолт хийсэн. Та бүтээрийн ярилцлага дуусж байна. Уу юм богдох юм уу? Яг ярмаар болж байна. Яг ингээд яриад ирэхээр илүү нөгөө цаг хугацаа айгу хомсон санагддаг тийм ээ. Тэгээд одоо шинэ жил болоход 4 хоног дутуу байна. Үлдчихэд энэ тэгэхээр та манай эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийг мань шимтэн үздэг үзэгчтэй хандаад тэм сайхан сэтгэлийн мэдчилгээ хэлье гэвэл за тэгээ би яг юу ярих гэж бодож байсан гэхээр эмэгтэй хүн одоо шинэ жилдээ баяр хэсэл болж байна. Тэгээд гоё тансаг байхыг мэдээж эмэгтэй хүн хүсдэг тийм болохоор эмэгтэйчүүдээ одоо мэдээж гаднах байдлаараа хувцлалт юу гэдгийг бүх зүйлээрээ гоё байх нь мэдээж хамгийн гол нь ингээд дотоод сэтгэлээрээ одоо дотоод тансаг гэдэг зүйлээ гоё ингээд харуулж ивэл гоё юм болоо гэж бодож байна л да. Тэгээд ер нь эмэгтэй хүн чинь ингээд цаанаасаа гэрэлтгэр ингээд илүү гоё гоё яадаг штэ. Тийм болохоор ингээд бодол санаагаа ч гэсэндээ дандаа юм зөв юм бодож зөв юм сэтгэж
их тийм зүв байвал эмэгтэй хүн дотроосоо гоё баяр баясгалантай гоё байх болоо гэж одоо тэгээд дотоод сэтгэлийнхаа тансгаар энэ жил одоо шинжилээрээ бүгдээрээ гоёцгооё л гэж хэлээ. Аа маш сайхан үг хэллээ. Танд баярлалаа. Тэгээд таны энэ хэлсэн сайхан зүйлийг гэсэн би өөртөө хүртэл хэрэгжүүлнэ. Тэгээрээ. За танд баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд ингээ инхүү дуусч байна. За өнөөдрийн манай зочноор Sweet Motion хамтлагийн дуучин одоо Сүндэрмаа болон за Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан маань оролцлоо тийм ээ. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан гэдгийг сүлд нь хэлчлээ тийм ээ. Ингээд маргааш өдрийн цагтаа эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.